За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За ингээд та бүхэндээ одоо 5 дугаар сарын ерөнхий төлөв байдал юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За энэ бол одоо загсны усан махбодтой буюу одоо мэлхий хилэнц загсны ордныхны ийм онцлог болж байна. За энэ дээр би ерөнхий төлөвийг үзээ зогсохгүй бас хайр сэтгэлийн экстра мессеж өгөх бэлтгэлээ. За эндээс харахад манай загсны ордныхан одоо ер нь яг одоо байгаа байдал бол одоо нэг яхаа мэдхгүй байгаа эргэлтсэн одоо явах дотор хүн нь одоо явах хэрэгтэй тийм ээ, болох хэрэгтэй, эсвэл бол одоо walk away тийм ээ, ийм мессеж байгаа ингээд байгаа боловч одоо өөрөө ямар нэг байдлаар одоо шийдвэр гаргаж урагшилж хөдлөхгүй байгаа ийм байдал харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо энд нөхцөл байдал харагдаж байна л да. Одоо яагаад энэ хүн ингээ уягдаад ингээд байгаа юм бэ гэсэн энэ нөхцөл байдал харагдаж байгаа. За энэ нөхцөл байдалд бол одоо нэг нарциссист гэдэг юм уу, эсвэл бол одоо юу гэдгийг нэг хатуу тийм ээ, эсвэл одоо нэг зөрүүд, эсвэл одоо амиа хичээгч гэдэг юм уу, нэг ийм хүн харагдаж байгаа. За энэ хүн бол одоо таны итгэлийг алдсан тийм ээ, эсвэл одоо таныг үнэлээгүй тийм ээ, аль эсвэл бол одоо ямар нэг байдлаар та одоо асуудалтай тийм ээ. Энэ дээр одоо шүүх цагдаагийн хүртэл асуудал харагдаж байна. Би энийг одоо мөнгөний асуудал гэж хараад сууж байна л да тийм ээ. Мөнгө төгрөг ажил төлөлтөй холбоотой. За ийм асуудал байна. За тэгсэн чинь за энийг одоо 5 дугаар сард одоо өөрөө мэдсээр байтал одоо өөрчлөлт хийхгүй нэлээд удацсан байдал харагдаж байна. Энэ дээр одоо таны одоо сэтгэл санаагаар унсан таныг одоо та хохирогдсон мэд сэтгэлд хохирсон ч байна тийм ээ. За энэ дээр одоо сайхан хайрын сайхан цаг хугацаа гэдэг юм аа, хайрын сайхан одоо хөдөлмөр гэдэг юм уу тийм ээ. Одоо иймэрхүү юмд харамссан, одоо гомдсон, итгэл алдарсан ийм байдал харагдаж байна. За энэ байдлаас одоо эндээс харахад бол одоо ямар нэгэн юм гарахгүй эндээс одоо юу ч гарахгүй гэдгийг одоо хэлье тийм ээ. Одоо энийг ардаа орхиод тийм ээ урагшлах хэрэгтэй. 5 дугаар сард одоо танд маш аятайхан ажлын санал, хамтран ажиллах санал орж ирэхээр харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо хамтран ажиллаж одоо урагшлахын бол бас таныг одоо карьер өссөн байдал харагдаж байна. Мөн одоо эдийн засгийн байдал сайжирсан харагдаж байна шүү тийм ээ. За энэ дээр одоо хэлэхэд бас энэ дээр бас хэлэх ёстой нэг юм байна л да. Энд одоо урьд гаргасан алдаа тийм ээ. Яагаад ийм асуудал болсон? Урьд гаргасан алдаанаасаа сурсан эсэх маш чухал байна шүү тийм ээ. Урьд хийсэн алдаа одоо яагаад энэ эдийн засгийн байдал ийм байдалд хүрсэн? Яагаад ингэсэн? Хятадаас болсон юм уу? Тэрнээс болсон юм, энэс болсон юм. За энэ байдлаас одоо маш сайн суралцсан байх хэрэгтэй байна. Яагаад гэх юм бол эндээс харахад одоо алдаа дахин давтагдах нь үү гэж одоо хорвоо ертөнцийн шалгалт байгаа ч юм шиг харагдаж байна шүү тийм ээ. Юу гэдгийг. За ийм үйл явдал болжээ. Гэтэл одоо манай усан бодтой улсууд маань одоо эндээс суралцсан байна уугүй юу? Тийм ээ. Авах ёстой юм авсан байна уугүй юу? Гэсэн ийм тест бас харагдаж байна шүү. Тийм учраас одоо маш хинтэй хамтран ажиллах уу, одоо тэр гар хөлийн үсэг зурдаг юм уу, одоо гэрээ байгуулдаг юм уу. За ийм юм дээр одоо маш хариуцлагатай хандаарай. За энд одоо 5 дугаар сард одоо бас шинэ ажилд орсон, сайхан шинэ эхлэл эхэлсэн. Одоо таны одоо эдийн засгийн хүндрэл арилсан байдал харагдаж байна. Мөн энэ дээр одоо карьер өссөн байна. Одоо мөнгө бас ямар нэг байдлаар одоо ер нь бол яг энэ жил бол их дажгүй болохоор харагдаж байна тийм ээ. За энэ уг суурь нь одоо 5 дугаар сараас эхлэлтэй ч юм шиг. За мөн одоо за энэ дээр би одоо харж байна л да. Одоо жишээлх юм бол энэ одоо нөхцөл байдал эсвэл энэ одоо урдны юм ярьж байгаа шүү. Нөгөө энд урд болсон юм нэг энэ хүнтэй одоо заргалтаад юу ч болохгүй. Хэрүүл маргаан л байна.
Тийм учраас энийг одоо орхиод үргэлжлээ ажил амьдралаа бодооч гэсэн ийм мессеж байна. За энэ дээр одоо 6 дугаар сар ер нь таны амьдрал тун чухал юм байна шүү. Мөн 12 дугаар сар болсон байна. Тэгэхээр зэрэг би эндээс харахад одоо ер нь хэцүү байдал ерөнхийдөө одоо 6 дугаар сараас маш сайхан одоо юу гэдгийг төлөвлөгөөний дагуу явж гэдэг юм уу, төлөвшөж гэдэг юм уу, тийм ээ, тогтож гэдэг юм уу, сайхан тэнцвэртэй болох юм хандлагатай байна. Энэ дээр одоо эдийн засгийн байдал ч гэсэн хамааралтай харагдаж байна шүү. За энэ дээр за нэмж хэлэхэд одоо энд одоо жирэмсэн болохоор одоо эсвэл бол одоо хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа улсууд бол одоо бас би хүүхэдтэй боллоо гэдгээ зарласан байдал харагдаж байна, тийм ээ. За энэ харин энэ дээр би түрүү хэлсэн тийм ээ. За шинэ ажлын санал гарч ирэх нэ. Энэ ажлын санал бол тун дажгүй одоо таныг мөн одоо нэлээд сайхан тогтвортой байдал руу одоо хүргэх тогтвортой байдалд хүргэх ч гэдэг юм уу. Ийм магадлал өндөртэй харагдаж байна. За хайр сэтгэлийн мөн одоо бас нэмж хэлэхэд энэ дээр одоо таны одоо бас их овертинкинг хийж байгаа харагдаж байна л да. Манай усан хоттой болсоо тийм ээ. За энд одоо бас оюун ухааны хүлээс харагдаж байна тийм ээ. За амжилт гаргаж одоо нэг алдаад бүдрээд одоо хүн ингээд их хэцүү одоо юу гэдгийг итгэлгүй болчихсон байдал ч юм уу тийм ээ. За энэ дээр одоо өөрийгөө сайхан босгож бүтээж аваад одоо шинэ ажилдаа шамдан ороорой тийм ээ. Яагаад гэх юм бол одоо амжилт таны хүлээж байна шүү тийм ээ. За энэ дээр мөнгө бол одоо санааных л харагдаж байна дөө одоо манай усан хоттой улсууд. За энийг одоо нэг л хэцүү болгож одоо ингэж өөрийгөө зовоож байгаа байдал харагдаад байна. За энэ дээр одоо мөнгө бол ирнэ шүү, санаа зовлтгүй. Хамгийн гол нь одоо алдаанаас сурсан одоо нухацтай одоо хандсан ийм одоо анхаараарай. Хэрүүл маргааны хилцний хэрэггүй юм байна шүү гэсэн байна. За энэ дээр мөн одоо хайр сэтгэлийн асуудал бас адилхан явагдаж байгааг хэлмээр байна тийм ээ. Энэ өөртөө итгэлгүй болсон байдал харагдаж байна. Та одоо хайр одоо юу гэдгийг хайрлуулах одоо шалтгаан танд түн байгаа шүү тийм ээ. Таныг хайрлах шалтгаан түн байгаа шүү. Та хайрламаар сайхан шүү гэдгээ одоо бас өөрөө бас сайхан бясалгаж бодоорой тийм ээ. Хаяад явсан хүний араас одоо ингэж их зууралдаж тийм ээ. Эсвэл одоо яваад өгсөн хүн салах ёстойгоо мэдсээр салахгүй байгаа зууралдаж байгаа байдал харагдаж байна. Энэ байдлыг одоо энэ байдлаас одоо юу ч гарахгүй шүү гэсэн байна шүү. Ер нь X-д одоо 5 дугаар сард одоо X-ээс салсан байдал тийм ээ. Иймэрхүү байдал харагдаж байна. Өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн ч юм уу тийм ээ. Өөрийнхөө үн цэнийг бас мэдрээ. За энд одоо 5 дугаар сард зарим нэг нь за флорт харагдаж байна. Тэгэхээр зэрэг би одоо бас сайхан учрлууд байна тийм ээ. Гэхдээ энэ дээр одоо бас учрлууд байгаа боловч одоо амьдрал болох нь юу юм бол доо л гэсэн мессеж байна шүү. За ингээд ховын уншлагаа би хийсээр байгаа шүү. Монгол Улстай Тайрот гэсэн Facebook пэйж рүү хандаж одоо дэлгэрэнгүй мэдээлэл уншлагаа ховын уншлагаа хүсвэл одоо холбогдоорой. За ингээд та бүхэндээ асж байгаа сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Баяртай.